За баярлалаа. Одоо сангийн ам бүрэн гүйцэд хариулах юм байна. Яагаад энэ нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх энэ хуулийн цалт хэрэгжихгүй байгааг тухай. За энэ 6 дугаар зүйлийн 6-гийн 1-2-ыг та бүхэн сайн харж байгаа бох тий. Малчны мэдлэгийг дээшлүүлэх сургалт нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, мэдлэг олох, тасралтгүй хөгжүүлэх, чадварчуулах, мэрэгшүүлэх үйл явцаас бүрдэн. За энэ бол одоо уламжлалаараа бас явж. 6-гийн 2 нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж сургалтын их сургууль, коллеж, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвээр энэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор үндэсний хэмжээнд малчтыг боловсруулжуулах асуудлыг шийднэ гэж байна. Тэгээд энэ дээр хоёр яам хамтдаа ажиллах ёстой байсан. Энэ дээр ажилласан уу гэдэг асууя. За хариулъя. Хэн хариулах вэ? Ханаас суу. Боловсруулах. Боловсруулах юм 17. А? Хөдөөж хөө. За. Ард дээр нь хариулъя. Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар, дээд боловсролын салбарт бид нар мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрүүдийг бол эрэлтэд хэрэгжүүлэх мэргэжлийн жагсаалтанд оруулж нээж байгаа. За ялангуяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын одоо 10 байгууллагад яг малчны мэргэжлийн хөтөлбөр нээсэн байгаа. Энд одоо энэ хичээлийн жилд бол 214 хүүхэд суралцж байгаа ийм аль биесний статистик байгаа. Нэг ялангуяа хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа, Заамрын политехник коллеж, Төв аймаг дахь политехник коллеж, Завхаа аймаг дахь политехникийн коллежийг за энэ хичээлийн жилд ерөнхийдөө нэг 70-аас 80 орчим оюутан яг энэ малчин хөтөлбөрөөр бэлтгэгдэж төгссөн байна. За үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжлийн чиглэлээр 9 хөтөлбөр, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 7 хөтөлбөрт нийтдээ 3000 оюутан яг мэргэжлийн болон политехник коллежуудад суралцж байна. Тэгээд түрүүн бас би Замраа гишүүний асуултанд хариулахдаа хэлжсэн мал аж ахуй, мал зүү, мал амьтны эмнэл зүү, фермерийн аж ахуй, ноос эсхий боловсруулалт, арьс үслэг гэдэг энэ За хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр юм. 11. Сэдвэр жишээний асуултанд нэмэлт хариулт өгье. За чадамжид суурилсан залуу малчтай зориулсан энэ сургалтын хөтөлбөрийг бол хүн судалж байгаа хөнгөлдрийн сайдын 2025 оны 10 сарын 23-ны өдрийн А4 535 доод тушаалаар бол баталсан. За энийг бол нүүбийн хүн судалж аж ахуйн байгууллагын одоо тодорхой хэмжээний санхүүжилтээр юм хамтарсан сургалтын хөтөлбөрийг батлаад малчны тухай хуулийн 6-гийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс бас орон нутаг аймаг сумдууд бол энэ сургалтын хөтөлбөрийг бол хөргүүлээд байгаа. За сургалтын хөтөлбөрийг бол нийтдээ одоо 9 чадамжид одоо суурилсан байгаа. За энд бол мал маллагааны уламжилт арга технологи эзэмшүүлэх, за малыг шилэн сонгох, үржүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, за тижээл үйлдвэрлэлийн технологи эзэмших, малын эрүүл мэндийг хамгаалах. За гүйцээж хариулъя. Малын гаралтай түүхийд бэлтгэх, бүтээгдэхүүн боловсруулах, за байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, мал аж ахуйн бизнес маркетингийг хөгжүүлэх, мал аж ахуйн салбарт хоршиж ажиллах гэсэн ийм 9 чадамжаас суурилсан хөтөлбөрийг бол сургалтын хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжилтийг хангаж байна.